хяналтын тухай хуулийн төслийг өргөн барьсан. За яг улс төр ингээ халаад байгаа учраас энэ хуулийн төсөл дээр болон зүйл заалтууд нь олон анхаарал төрөхгүй байна л да. Зүгээр яг би нэг хэд хэдэн заалтуудыг харсан. Бараг л нөгөө электрон тамхины импортыг хориглох тухай хууль гэд нэрлэлчүүл болохоор юм байна уу да гэж харагдсан л да. Та энэ хуулийн төслийг үзсэн үү? Ямар байр суурьтай байна? Тийм энэ хуулийн өргөн барьсан гишүүдийн нэг нь бий байна. Энэ хуулийн гол зорилго бол электронч бай, янжуурч бай, бүгдээрээ хортой. Монгол хүний эрүүл мэндийг хамгаалъя. Тэр дундаа 10 жилийн хүүхдүүдийнхээ уушгийг хамгаалъя гэж байгаа. Тэгэхээр та бүхэн маань мэдж байгаа одоо веб татдаггүй 10 жилийн хүүхд бол ховор болчлоо. Багш болгон ярьж чинь, эмч болгон ярьж чинь. Тэгээ энэний үр нөлөө нь хизээ гарч ирэх үү гэдгийг магадгүй 5-10 жилийн дараанаас Монголын яг идэр ажлын байран дээр явж байгаа залуучууд маань уушгины одоо өвчтэй болоод эхлэх юм суурин тавьж байгаа болов гэж харж байгаа. Тэгээд аль нэгийг давуу үзээд аль нэгийг дутуу үзсэн бол ерөөсөө байхгүй. Аль алин дээр л татварыг нь үе шатаагаар нэмэгдүүлээд явъя. Олон улсын 20 гаруй улсуудын жишгийг судалсан. Тэгээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай ярилцаад Монгол улсад аль нь тохирох юм бэ? Тэрнийг ингээд одоо хэрэгжүүлээ гэж явж байгаа. Тэгэхээр зөвхөн электрон тамхиг хориглоод байгаа зүйл бол ерөөсөө байхгүй шүү. Тэгээ энийг бас олон нийт маань зөвөр ойлгоосаа гэж бодож байна. Электрон тамхины тэр үнэр га за тэгээд бусад эд хэрэглэлт нь ингээ бүгдэнд нь татвар ногдуулаад байгаа нь л өөрөө ерөөсөө л энэ электрон тамхины импортыг л хориглож штэ гэж харагдуулаад байгаа байхгүй юу. Харин янжуур тамхины импортын татвар тэг онцгой албан татвар, гайлын татвар энэ төр яг ижил төвшөнд байхгүй. Электрон тамхиныг бол 30-аас 50%-аар одоо байгаагаас нь одоо байхгүй л тэгээ нөгөө нэмэгдүүлнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ л өөрөө нөгөө нэг окей энэ бол янжуур тамхины лобби яваад байна гэж хардах үндслэл бас байж болох юм гэж харагдаад байгаа байхгүй юу. Тий, энэ дээр үнэр хамтыг хориглож байгаа гол шалтгаан нь бол яг 10 жилийн хүүхдүүдээр судалгаа хийгээд үзэхэд үнэр хамтанд нь болж байгаа тал байгаа байхгүй. Тэгэхээр үнэр хамтыг нь хорчёо ихний хэлчин тийм ээ. Түүнээс шууд веб-ийг тэр чигээр нь хорий гэсэн бол байхгүй шүү дээ. Зүгээр нөгөө яг тамхи шиг үнэртэй байх юм бол тэр нэг бол болно. Тэгэхээр чинь электронч янжирч хоёул адилхан бод төвшөнд очиж байгаа гэсэн үг тийм ээ. Тэгээд татварыг нэмэгдүүлж байгаа хувьд бол веб-ийн хувьд бол никотины агуулмж нь өндөр байгаа. Тэгэхээр тэрийн хэмжээгээр нэмэгдүүлнэ гэж байгаа. Тэгэхээр хоёулынгийнх нь татваргийн төвшнийг адилхан болгоно гэсэн зорилготой. Тэгээд хүмүүс хэвлэлээр бас буруу зүрүү худлаа мэдээлэл тарааж илээ. Яг энэ веб чинь одоогийн байдлаар бол гайл дээр цэглэгаан бараатай адилхан импортын татвар орж ирж байгаа байхгүй. Тэгээ энийг л яг одоо тамхитай харьцуулахад тамхич одоо онцгой албан татвартай байгаа шүү дээ. Тэгэхээр вебиг адилхан одоо онцгой албан татвартай адилхан хэмжээнд хүргэж байгаа гэдгээр тоон илүү өндөр харагдаад иж магадгүй. Гэхдээ үндсэн зорилго бол бид нар Монгол хүнийхээ эрүүл мэндийг хамгаалъя л гэсэн тийм зорилготой. Нөгөө талаас энэ нөгөө далд эдийн засгийг бий болгочих хувьд онлайн худалдаагаар зарах ийм одоо нөхц хорхоонууд байна шүү дээ. Энэ дээр судалгаа хийсэн юм байна уу? Эндээс яаж одоо сэргийлэх юм? Тий, онлайн болон талд эдийн засгийн хувьд судалгаа хийсэн таленттай нь бол би бол танилцаагүй байна. Ажлын энэ хуулийг өргөн барьж байгаа ахалж байгаа намын чимэг гишүүн бол дэлгэрэнгүй ярилцлагыг бүх хэвлэл мэдээлэлд өгж байгаа. Тэгэхээр та бүхэн маань бас эргэлзээ байх юм бол эндээс нь хараарай гэж бодож байна. Мөн дээрээс нь парламент цэгийн мэн дээр бас энэ хуулийн төсөл бүтнээрээ байгаа судалгаатайгаа цуг байж байгаа. Тэгэхээр эргэлзээ төрж байгаа иргэд байх юм бол та бүхэн маань бас татаж аваад тэрний танилцах бүрэн боломжтой нээлттэй байгаа гэж хэлмээр. Та сая ярианыхаа ихэнх төр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бас асуусан гэдэг хэлж штэ зөвлөгөө авсан гэд. Гэтэл дэлхийн эрүүл мэндийн байгууллага чинь 5 сард манад одоо төлөөлөл нь ирээд уулзахдаа янжуур тамхиныхаа импортыг харин нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үтсэн юм шүү. Янжуур тамхины импортыг нэмэгдүүлэх гэсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл би хизээж хаанч харж байгаа юм байна. Хотлоо мэдээлэл байсан болов. Одоо ингээд яг энэ нөгөө тамхины хяналтын тухай хуулийг чинь ингээд харах юм бол гишүүд гол үзэл санаа нь хүүхэд багчуудын тамхины хэрэглээг бууруулна гэж үзээд байна. Гэтэл магадгүй электрон тамхины импортыг нэмэгдүүлэхээр хүүхдүүдийн одоо тамхины хэрэглээ буурна гэдэг тийм ямар судалгаа байгаа юм бэ гэдэг дээр таялаж магадгүй электрон тамхи үнэтэй болчлоо гэх юм бол зөрүүлээд нөгөө хямдхан янжуур тамхиг чи авч татаад ах юм шүү. Тийм яг зөв логикийн асуулт байна тий. Аль аль нь адилхан үнэтэй байхгүй бол аль нэгээр нь хүүхдүүд орчноо. Тэгээд вебний талаар хүүхдүүд хэрэг татж байгааг судалгааг нь хийсэн. 10 жилийн хүүхдийн 4 хүүхд тутмын нэг нь веб татж байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дотроо тэрнээс дээш хувь нь сорж үдсэн гэсэн тийм үү тий. Тэгээд үнэн нь одоо юу гэх юм чихэрлжиг амттай ч юм уу тийм байдаг болохоор ангитай татсан ч гэсэн багш нартай баригддаггүй. Багш нарын холбоотой, инженерийн холбоотойос энэ төр бид нар хамтарч ажилласан. Тэгээд яг нөхцөл байдал ямар байна гэхлээр багш нь самбар руу хараад бичиж байхад хүүхдүүд арталт нь вебээр дамжуулаад сороо сууж байгаа. Тэгэхээр энийг боловлын хамгаалъя гэж байгаа.
Тэгээ Монгол хүнийхээ уушгийг бас хамгаалах зорилготой шүү. Өнөөдрийн байдлаар одоо юуны эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаараа бол уушигнаас хамааралтай өвчлөлт зарцуулж байгаа зардал бид нар жилдээ 800 тэрбум орчим төгрөг байна. Тэгээ энийгээ бууруулахын тулд ямар ч хамаагүй төрлийн тамхиталд буурах ёстой гэсэн зөвлөмжийг өгсөн. Тийм учраас аль альнийг нь л бид нар хэрэглээг нь багасгах зорилготой тийм одоо хуулийн төсөл гэж ойлгож байна. Сүүлчийн асуулт яг энэ электрон тамхи хүний биед яг ийм хорвоод одоо нөлөөлөл үзүүлсэн байна, эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл үзүүлсэн байна гэдэг яг ийм дэлхийн ч юм уу олон улсын ч юм уу ийм судалгаа ер нь байд юм уу? Тий, одоо шинэ бүтээгдэхүүн гарч ирэхлээр хүмүүс хортой хоргуугээд ингээ хоорондоо хэрэлдээд эхэлдэг тийм ээ. Одоо 100 гаруй жилийн өмнө төмөр зам үүсэж байхад бас төмөр замаар явах юм бол тархинд хортой хоргуугээл хоёр талдаа хэрэлдээл одоо төмөр замыг барьж байгаа компаниудыг муугаар хэлдэг байсан. Одоо вебний ийм бүтээгдэхүүн бол одоогийн байдлаар яг ийм хортой болж байгаа гэсэн зүйл нь бол уушигны төвшөнд бол байгаа юм байна. Гэхдээ яг ямар өвчин хизээ тусч эхлэхийн уушигны хор тавдар хизээ болж эхлэхийн гэдэг нарийн судалгаа нь бол гараагүй байгаа гэж би ойлгосон. Гэхдээ хор штэ никотин агуулж ийн гэдэг чинь адилхан хор. Тэгэхээр бид нэр одоо хортой хоргууг нь мэдэхгүй байгаа учраас энийг хэрэглээд байж гэдэг тийм ойлголт бол байж болохгүй болов гэж бодож байна тийм ээ. Тэгэхээр аль болох бид нэр иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалъя гэсэн зорилготой хуулийн төсөл байгаа. Тэгээд ди парламент цэгийн дээр бас иргэд маань саналаа өгөх боломжтой байдгийг шүү. Нээлттэй байдаг. Хэрвээ та зүйл залтыг хараад энэ одоо аль нэг талд нь үйлчилж байгаа юм шиг хууль юм шиг харагдах юм бол саналаа өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээд бүх мэдээлэл нээлттэй байгаа. Их хурл хизээч аль нэг талд нь үйлчлээд ийм шийдвэрүүдийг хуулийн төслүүдийг гаргадаггүй. Дизэг парламент цэгийн энэ дэр бүх хууль нээлттэй байгаа. Та бүхэн тэрнтэй танилцчаад тэгээд зөв ойлголтыг аваасай гэж хүсэж байна. За маш баярлалаа.